Zorlama kusset zarrog için Haçta senik ulde cemanda geho Haçta senik ulde cemanda geho Уул сүглэнгүн дих уул мэд хөх тугн босоо байна. Үйтэн харын хэмэд хөх бичгэн босоо байна. Үндийгэл сондөр шиг тодорох хөх хиймэрн босоо байна. Үгим бэлгэн яруусан суглалт амлай хишгэн босоо байна. Босоо заяат Монгол эр хүн бослын болдватар. Морин жилийн хиймэр шилдэг дууны тоглолт. Явцсан шүү дээ. Удаад арил явцсан. Удаад нулимс. Ходог бие барьчих тийм үү? Би чамаас гоё чөлөөтэй л асууж Аа. байна. За. Ер нь чи дуучин болсноос хойш чамд яг тийм үнэтэй гоё тос болсон. Тийм үйл явдал чи юу юм? Дуучин болсноос хойш. Гэхдээ ер нь тэгээд энэ бас нэг тийм өрөөсгөл ойлголт. Яг тэгэхээр би бүр багаасаа дуулъя гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Манай аавын ах トゥ нар дүүнэр нь Доололт. Хөрдөөл дуулдаг гэсэн. тэд нар дуулдаг өөрсдөө. Тэг хөгжмөлөг морь уур тоглодог, их л тоглодог. Тийм хүмүүс байсан. Тэтэст очиад малаараа оруулчаал. Орой болвол тэгэл биелнэ. Дуулна. Тэр нь бол тэр хүмүүжил намайг дуучин болгосон байх гэж боддог. Тэгээд аав маань надад нэг гитар авчих гэсэн бас 3 дугаар ангид байхад. Тэг гитар тоглоод их дуулдаг байсан. Тэр аав чинь тээврийн жолооч. Тэгээд тэр үед одоо ямар л хийт дуу хот болно. Тэрнийг надад заавал олж өгдөг. Нэг доол гээл. 93 онд чи 1000 төгрөг бол замбараг их мөнгө байсан шүү дээ. Тэгээ 1800-ийн магнитофон хүртэл авч өгч байсан. Тэг хэрвээ би дуучин болоогүй байсан бол гэж юусэн бодож байгаагүй. Тэгэхээр одоо бурхан надад энэ чи дуулаа гэдэг энэ юмыг бас надад заяасан болов. Тэгээд би бүр багаасаа 10 жилд байхасаа ерөөсөө дуучин болно. Соёл урлагийн их сургууль байгуулгадаг байж би соёл урлагийн их сургуульд орно гэсэн тийм ойлголттой. Тийм л хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээд ер нь бол анхны дуу дуулахад ард түмэн маань миний анхны дууг их сайхан хүлээж авсан. Тэгээд цаашаа дуулах дуу урам зориг одоо ард түмнээс л авсан шүү дээ. Энэ ард түм гэдэг чинь бол тэгээд хүнийг унгаач чаддаг, яаж чаддаг хүмүүс шүү дээ. Аймгийн хүүхдийн газрын төлөө төвийн хүмүүсүүдээ зааж өгсөн юм уу яасан тэгэл гинт танаа Телевизээр биш. танаа хүүхдийн чинь бичлэг авъя гээд. За. Тэгээд авчихсан. Зурагт мурагтаар гарсан хүмүүс чинь тэгэл мундаг л байлаа шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн нэг жилдээ бол урамшиж явсан биз? Урамшлаг байх бай тэр чинь. 10 жил төгсөлөө урамшиж явж шүү дээ. Хотын төвдөл дээр гарсан хүн. Гэтэ одоо юу гэдэг өөрөө үдсэн байж тарах бах. Хамаатан садан гэр бүл аав ээж нь үзэж чит юм нутагсны хүмүүсэд яаж урамшуулжсэн тухайд. Тэр үед ч одоо бас утас муц гэдэг юм байхгүй. Байхгүй. Тэгээ холбоор орж Монгол хэв рүү залгана. Тэгээ энэ хизээ гарах уу? Бид нар өөрсдөө үзэж чадаагүй. Бичлэг хийсэн орой аав ээж бид гурвыг тэр нацдурж авах өрөөнд авчиж үзүүлсэн. Уул сүглэнгүн дих уул мэд хөх тугн босоо байна. Үйтэн харын хэмэд хөх бичгэн босоо байна. Үндийгэл сондөр шиг тодорох хөх хиймэрн босоо байна. Үгим бэлгэн яруусан суглалт амлай хишгэн босоо байна. Босоо заяат Монгол эр хүн бослын болдватар. Морин жилийн хиймэр шилдэг дууны тоглолт.
Утантай юу борлохорвоо бүэл өсгсөн ээж миндээгөө. За тэгээд 98 онд 10 жилийн дунд сургуулиа төгсөөд соёлын сургуульд 98 оны намар орж ирэхэд их л шал өөр ертөнц намайг өгцөж авсан. Угаасаа юм бүхэн сонирн байсан. Одоо тэгээд бүх хүмүүс одоо энэ сайхан нийтийн дуучдын нэрт маструуд одоо энэ дуурийн дуучид одоо энэ дотор холихэлдэж шүү дээ. Эднийг чи хараад багш нар нь эднийг чи хараад жинхэнэ шокнд ордог л шүү дээ. Соёлын шок гэж байна. Соёлын шок болсон. Анх удаага орж ирсэн соёл урлагийн сургуулиас гараад гэрээ олдгоо. Энэ хөө орно гэж төрчдөг л. Багшийн дэд хүртэл арслантайг өөрөөс алхна. Багшийн дэдээс сойс хүртэл энэ дөрөвдүгээр дэлгүүр хүртэл ганцхан буудал яв. Чигтүүлэн чимхүүлэн юм л үзэн шүү дээ. За багш нь бол одоо чамаг дээд өнгөн дээр яаж дуурах, доод өнгөн дээр яаж дуурах бүгдийг мэдэрсэн. Тэрний чинь багш нь зааж өгнө. Дунд регистр чинь болж. Тэгээд миний хүү тэгээд нийтийн дундаа сонирхолтой бол ганцхан удаач гэсэн чинь нэг дуурийн театрын тайзан дээр их сайхан сонгодог бүтээл дуулах хэмжээнд багш нь чамд бас нэг юм зааж өгнө л гэсэн тийм битүүр тийм юута 4 жил хичээлсэн. Мы пойдем с тобой разгуляемся. Цааш явна. Хамгийн эхлээд Эрдэнэт гавьт дуулсан. Тэгээд Алдантай гавьт дуулж байгаа. Тэгээд тэр дуу нэг Жансан руугаан аялгуу бичээрлөө гэж ботхон нулимс. Гэдэг дууг одоо манай ангийнхан бүр фэн болцсон. Тэрнийг их дуулах дуртай байсан. Ер нь бол одоо яг энэ соёл урлагийн сургуулийн энэ өрөөнөөс гарсан миний амьдруулсан дуу гэх юм бол одоо тэр байна. Тэгэл улгаагаар дуулсаар гал хүч өглөгөө хайсаар гал хитэн дуурайгаа олцсон да. Тэгээ сүүлд багштайгаа уулзахгүй их удсан. Сүүлд уулзах за миний шав одоо тэгээд болчихно л гэсэн тийм дүгнэлт авсан. Дотроо бас нэг бодчил хийд юм байгаа зү. Өөрөө хувь хүний хувьд ер нь хэр чармаалтай тийм одоо юмд тэмүүлэлтэй юм бол. Ер нь тэгэл дуртай юмныхаа төлөөг юм бол тэгэл юу ч байсан ч дайр шүү дээ. Намайг манай ангийнхан ч ярьдаг л байсан. Нөхдүүд ингээд нөгөө опер дуугаа дуудал өө гэж явна шүү дээ. Би чинь төгөл дээр туураад хараал нөгөө нийтийн дуугаа дуулаад тэгдэг. Хичээл тарсны дараа тэгээд Норвегийн баасанд орж энэ төгөл дээр уур тоглоно. Болдоот тийм дуул. Тийм л байлаа шүү дээ. Очир тавилантай хорвоодоо надад дуучин болоход маш их дэм тус болсон гэвэл одоо ээжийг л хэлэх байх та. Аав чирэг. Тэгээд мэдээж бас тэгээд мэрэгжлийн багшаа хэлэх байх. Монгол Улсын гавь жижигчин гавийг гэдэг юм байдیں۔ Дээд өнгө дуурч чаддгүй зүгээр л нэг ам дотроо дуулдаг. Анх соёл урлагийн сургуульд конкурс өгч явахад чамайг хэн ч ингэж эвлэхэн дуулж ийн тийм ойлгохгүй энэ багш нар чи байдаг надад хоолоогоор ингэж нэг сайн ойрл би тэрний чинь чадахгүй юм чи. Тэгээ соёл урлагийн сургуульд ороод багш нараа очиод тэгэл яг л юм мэдрээл ирсэндээ. Хар нүдэн бүсгүй тоглолт хийчихэд хар нүдэн бүсгүй дундаа бас цаа ер нь би бараг л олонний танил болчихлаа гэсэн тийм бодлоос төрдөг л байсан. Тэрнээс хойш би уран бүтээл жоохон хийхгүй байхад ард түмэн маань бас нэг ингээд нэг мартаж эхэлж байгаа. Тэгээ би тэрнээс ойлгож байгаа. За нөхөр минь чи ингэж болохгүй юм байна шүү. Цаашаа шинэ юм ирэл хийхгүй бол тэгэл ард түмч угаасаа чамааг зүгээр мартнаа гэсэн тиймэрхүү бодол надад төрдөг байхгүй. Тэрнээс хойш би 2005 онд анхны тоглолтоо хийсэн юм байна. 2005 оноос хойш цомгоо гаргаад 2007 он хүртэл хар нүдэн бүсгүй цомогтойгоо ер нь тэгж тиймэрхүү омгшлолтой явж исэн юм байна л да. Жилүүдийг чамтайгаа мухтаж одны нор зугаалгасан сарны дор хөшөөдийг сэтгэл
тэрлэж хамтдаа жаргая. Миний хоолой тянер хоолой. Тэр дундаа тэгээд зэрэгцсгий баритон гэж байгаа. Тэр нь тэгэхээр нарийн хоолой биш. Бүдүү хоолой биш. А тэр хоёрдугаар тянер л гэсэн үг л дээ. Ер нь бол тэгээд мэрэгжлийн дуу тоглолт мэрэгжлийн дуу гэр цаг дуулахад 10 хоног барилгын ажил хийсэн тэнцэтгэл гэж ярьдэн шүү дээ. Манай багш л тэгж ярьжсэн. 25 дуу дуулаад тайзнаас буугаад шок гэл юм суулчт юм л шүү дээ. Ядраа. Тэг эхний 2 дуу яг хөө тэгэл нэг хоолоо онгоохгүй. За тэгэл цаашаа бол хоолоо онгоогол нэг л гоё. Ингээл симбэлзэл идэг. Оюутан ангийнхан гоё тийм халуун тийм сайхан дурсамжтай яриаг бас энэ зур бас хөрөлдөл. Манай ангиас чинь тэгэл онигоонд ордог нь банзаа. Онигоонд хийдэг нь тэгэл хүн их олно. Бат сайхан Болдбаатар тэр бүтээх хүмүүс л тэгэл хамгийн их онигоонд ордог манай банзаа л байсан. Тэгээд ер нь хилэн жоохон зүгшэрдэг. Би ч бас тэгээд нэг юм ярьдгүй шүү дээ. Нэг жилийн дараа л тэгэл нүур хахарч эхэлж байгаа юм чи. Тэгэл банзаа нэг л аагийн бодлоо ондогчих гээд болдог. Тийм л үе ял шүү дээ. Тэгээд окей гэдэг нь болохоор тэр анх утсаа аваад тэгэл утсан дуурахаар л окей дээр нь дараа гэдэг тэр байхгүй. Хайлаас модны навчны зүн татна хаврын ийм өдрүүдэд би дуртай хайрын сэтгэлд гэгээ татна хар нүдэн огтод би хайртай. Нэрийн талаар бас энэ хугацаанд бас дурсвал ямар вэ гэж. Хань ижилтэй. Энэ сайхан гал боломт бадраас нь миний бас энэ өнгөтэй өттэй явнаас гэр бүлийн хүнээс их шалтгаалж байгаа. Сайхан хүүтэй боллоо. Энэ боломжийн сайхан амьдэрч байна. Хоёулаа уран бүтээлч болоод тэр ер нь бол урлагийн хүнийг сайхан ойлгодог. Амьдрал тайван байж ч хүний цаашдынх нь зам мөр бас сайхан болж ирд юм байл. Ханы тухайс олон дуу дуулсан биз? Дуулсан. Тэгтээ яг хань дээр зориулт дуулсан дуу байдгүй юм ба. Тэгээ хүмүүс энэ ямар гоё дуу гарцсан чам зориулсан биш чи ямар азтай юм бэ гэдээ өөрт нь хэлдэг юм шиг. Тэгэхээр тэр чин яаж дуу над дээрээс яаж гарсан түүхтэй бүгдийг мэдчихэж байгаа юм чи. Тэгээд яг би дуулж ийна л гэдэг чинь давхар тэгэл ингээл зориулж л байгаа л байхгүй тий. Өрчмө цаанаас цамгдандаа витэн хараар. Одоо тэр соёлын төвөргөний ятгахтаа дууны тоглолтын дээр бол ямар ч тийм ээж мэж цэцэг мэцэг өгнө гэсэн тийм юугүй байж тал цэцэг гардуулж өгвөл намайг тайзнаар үлэлчихэж байгаа юм чи. Тэгээд энэ тоглолт тулган дээр сонь привч гिच гээд идэв. Нотлогийн тоглолтын дээр бол хүүтэйгээ гарч ирж цогтж байгаа. За тэгээ босгоо болох байж байгаа. Би ганцхан чамтал харьцдаг байсан. Бүх дуу чинь надтай харьцдаг байсан гэдэг. Би тийм мэддэг байсан юм. Имэдгүй гэж би ерөөсө балс руу ордог байсан. Дуулчил гараа авчдаг. Тэгээ 2007 оны тоглолт инкри тоглолт ирж үзчихэд тэгээд дараах нь хоёулаа танилцаад тэгээд ятгахтаа дууны тоглолт бүр хиймээр байна гэсээр аваад өөрөө хүчилж хийсэн. Манай хүний уран бүтээш. Инкриэр хүн хайрын зүрхэнд багтшгүй. Инкрийн сарн шиг чимнэ хинтэйч зүрхэшгүй. Даруухан инэхэн наргархши. Даруухан айлхан дуудурхши.
Ядсан цайг нь хараад хандшгүй зүрхэнд нууцсан суудан нэрдээ зүсэнд туяасан итгэл оюумандаа насанд олдсон цаяндам баярлана найз чинийхээ сайхан да бахархана алгасан чамайга дуулан дуулнаа тэнгэрэ намсгаж чамайга дуулан дуулнаа тогтолсон өвчин хуурын жавцаа татсан чиний минь хүслийн уянаа насанд олдсон баярлана найз чинийхээ сайхан да бахархана насанд олдсон цаяндам баярлана найз чинийхээ сайхан да бахархана сайхан да бахархана Аав ээжийн холбогдлолтой олон сайхан дуунуудыг уран бүтээлүүдийг бас хийсэн байдаг. Эх оронтой холбоотой, нутаг устай холбоотой ийм дуугч, дуучин дуулах дуртай, сонсголонтой байдаг. Дээрээс нь үзэгчч ч гэсэн нүнийг аягүй дааж дуулдаг юм шиг. Мөнхийн сэдв аав ээжийн тухай дуу, нутаг улсны тухай дуу дуулахтай яалтчгүй Монголдо байгаа хүмүүс сонсоход төрсөн унган нутгаа санддаг ч юм уу. Гадаад байгаа хүмүүс нь улам үлэгт Монголоо санддаг ч юм. Тиймэрхүү юм байдаг. Тэгээд дуунд дэр нь маш их олон тийм ирч хүч энерги ам байдаг гэж боддог. Эх орны одоо сэдвтэй олон сайхан дуу гэлээ. Энэ үйл хэрэгт бас оролцоод ингээд улсууд хүмүүсд явж лээ л да. Энэ дэр хэр дим тус үзүүлдэг. Тийм ээ жахваагаал яриад энэ тийм үү. Найзгаа бол би бол дэмждэг. Залуу хүн бол одоо энэ энэ цаг үед бас өөрийн гэсэн тэр үжил бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ цаг үед ч одоо тийм шүү дээ тийм үү. Тийм л байх ёстой гэсэн бодолтой байдаг. Тийм ч утгаараа би энэ альт талаараа тусдын болчих юмсан гэсэн тийм битүүхэн бодол тээж явдаг. Тусдын болж чав. Таны бүтээлүүдээс ингээд сорчлоод ингээд гай ялгуул эх орны тухай сэдвтэй бүтээлүүд явах бол эх орны сэдвтэй гэх юм бол одоо тэгээд би чинь аавын дуу, хайрын дуу их туулжээ. Сүүлийн үед одоо эх орны сэдвтэй дуу дуулж байгаа. Одоо бас нөгөө Цэн Эрдэнэтийн аялгау лам нуржмөгийн шүлэг Шуранхай Цэнхэр нутаг гэсэн дууг дуулсан юм байна. Тэгэхээр Монгол хүн болж төрснөх тэгээд бас нэг Монгол орноо магтан дуулсан тиймэрхүү дуу дуулах ёстой юм байна. Ер нь бол. Тэр дундаас сэтгэл хангалуун байгаа. Нүрлэр дүүрэн аавын хайр нутаг минь элбэрлэр өлгийцэн ээж нутаг минь зүрхний минь аргамжаа өнийн бүвэ үрдийн тавилантай хэмрэгмэн асаасан хөх тэнгэрийн нутаг таажаргида даяра дуурсагдах авраг хүчний өлгий дүүлэнхэн ирдэг
ажна хөлгүүдтэй цэцмэрэгний муухайн дуу төрлөгтэй энэ үн цэнгэлтэй хотлыг мэн байсаасан хорвоод ганцхан наадмын тэнгэрээ дэлхийг хүрээлэн дагуулсан эгэн сүлд монголмэ түннэрэ амгадаг чусаа шуранхай зинхэр нотгонэ Утсынха эвнэгтэй сэтгэлд нөмөр нутагми үлсийн хулганд өрдөрчэн эрхлэн хэн өслөөдө эрдний түүх эртний өрөөтэй сэтгэлээс минь уяатай сайхан Монгол нутагтаа жаргидаа дэлхийг хүрээлэн дагуулсан эгэн сүлд монголмэ түннэрэ амгадаг чусаа шуранхай зинхэр нотгонэ дэлхийг хүрээлэн дагуулсан эгэн сүлд монголмэ түннэрэ амгадаг чусаа шуранхай зинхэр нотгонэ шуранхай зинхэр нотгонэ Огн найны сэргэлгээ сүлдэн болсон хүлэгнэ Олхийн аргагүй хийцтэй аргамаг хонгор зэрдээ Цайд сайхан боллоо. Нөгөө сүлэрсэн сүтэ цайдаг шиг. Чи цайны реклам хийдэг шүү дээ. Өнөхөл тийм цай. За. Эрдэнэ зам Баярмагны хоёр яг иймэрхүү юм гэсэн шүү дээ. Хүмүүс ойлгох. Давсгүй цай ууж ийна. Давсгүй цайгаар ажил үтэх гэдэг лөө. Ямар одоо шалгуур ямар одоо хязгаарлалтаар бас дуугаа шилж сонгож авт юм бэ? Дуу дуулна гэдэг нь хүн ер нь ямар дуу дуулснаас шалтгаалж тэр хүний амьдрал шийдэгддэг. Тэр дууны үгийг сайн сонсох хэрэгтэй. Дууны үгийг маш сайн тийм харж иж дууг дуулах ёстой гэж боддог. Яагаад гэвэл тэр дууг хэрвээ одоо тэгэл хагцал гунигийн тиймэрхүү дуу дуулчвал тэгэл яах ч юм бэл тийм биз дээ. Тэр би дууны үгийг маш их анхаардаг. Дутуу дуулчаач гэдэг юм нэг жилийн дараа бүр нэг л алахгүй наа засмаар юм шиг гэсэн тийм бүтээлүүд байсан уу? Ер нь тиймэрхүү юм гарч байгаагүй. Тэгтэл хаяа өөрөөсөө сонсоход байчлаа юм чи. Шинэ орсон дууг бол би нэг сар тасалтгүй сонсон доо. Тэгжээж ард түмдэг хүргэж цацсан шүү. Зассан засаагүй тэр хүн ард түмэн тэргүүрээ хүлээгээд авцсан. Би дараа заслаа гээд одоо яа. Одоо би жишээ нь хар нүдэн бүсгүй хүрээ байшин энэ тэрийг солиод дуулах юм бол бас нэг хэсэг хугацаанд сонсоол тэгэл мартна. Хуучин юмудаа сонсон шүү дээ. Ер нь хитийн зорилго бол та юу вэ?
Гэхдээ тэгээд уран бүтээлч хүн одоо энээс дээш одоо ямар оргил үүдийн тийшэл мацхыг л одоо бодно шүү дээ. А уран бүтээл ганцхан ардын маневрт дуудуулаад яваад идэх чинь биш. А одоо ингээд хүмүүс чинь бас гоё юм сонсдог болж байна. Гоё юм бас нэгдэг болж байна. Тэгэхээр миний уран бүтээл цаашаа бас хүмүүсээ дагж их хөгжил хүрэх юм болов тийм ээ. Би бол дуулахаа зогсооно гэсэн бас тэр бодол байхгүй байгаа шүү. Тэгэхээр намайг ойлгоё гэж бодож байвал миний дуунуудыг л сонсох хэрэгтэй л да. Тэгэхээр тэр хүмүүсийг би бол дуугаараа бас уриалан дуудаж тийм ээ. Монгол нутагта энэ сайхан оронд төрсөндөө бас бид нар бахархаж явах хэрэгтэй гэсэн тийм байдалтай л дуугаараа л бүх юм л хэлээ. Нийтийн дуу гэдэг урлаг маань бас нэг тийм урлаг биш. Дийлэнх олонгон сонсдог урлаг багхгүй юу? А тэгэхээр энэ урлагийг бас нэг тодорхой хэмжээний бас нэг тэр хүмүүст бас нэг өгөөд юу ячмааргүй. Нэр хүндийн унгачмааргүй тийм ээ. Тэгэхээр би энэний төлөө л одоо нийтийн дууны урлагт үзэж байгаа. Хариг аммалмаар хатан заяатай бүсгүй. Урлаг спорт гэдэг нь бол тэр тухайн усыг тодорхойлдог гэж тийм ээ. Нэг хэсэг манай спорт одоо ямар гоё болж байна. Олимпиад хэд хэдээр нь төрж байна. Төр засаг маань сайхан дэмжиж байна тийм ээ. А тэрний хажууд бас дагалдагч энэ урлагаа бас мартаж болохгүй гэж бас бодож байгаа. Яагаад гэвэл бас л ард түмнийхээ бас нэгдүгээр нэгд тэдрийг залуурч явдаг хүмүүс бас иймэрхүү бас дэмжлэг бас хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа. Ганцхан дуучид биш тийм ээ. Тэг урлаг нь орхигдсан л явж байгаа тий. Адар сүрэн цэрэн чимэд гоо гэж нэг яваал тэгэл үдэм дэвлгоо гэж яваал тэгэл байхгүй болсон шүү дээ тийм үү. Тэгэл долгор ардын төвччин төвшөндөгс Эрдэнэт гэж гарч ирэл. Тэгэл яриад оны үед л тэд нар маань бас л хэцүү үеэр бас гарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэл араас нь манай хэд бижигнэл их гоё нийтэлтэй байсан шүү дээ манай хач. Хүний тус тийм авахгүйгээр бас мөнчгөрөөр явсан бас онс юм бол гэж. Одоо энэ хүүхдүүд бол бүх юм нээлттэй шүү дээ. А гагцгүй гоё юм хийх хэвээр, чанартай юм хийх хэвээр, гоё дуу дуулах хэвээр. Тийм л авах хэвээр. Ухаантай авах хэвээр. Өөрөө гэсэн бодолтой тийм хүнд бол гар сонгоход бэлэн байна шүү дээ. За бид нар яг ийм үед ийм байсан шүү гэд. Одоо тэр хүмүүсийн зовлон бас бидний замыг бити туулаасаа хэсэг үднэс энэ хүмүүсийн бас нэг тийм замын чулуугийн бас нэг жоохон ч гэсэн төвж өгж байгаа. Хөхөлтэй зээрдмөрд уяан дээрэн үргэлж хөөнтэй дэлтэй халууцж давхар тэрлэгтэй жиндэн өрн шувуунайшилж тэнгэр зэллэн уяаны мод тэлж хүлхийн шандас онжин. Нутагтаа бол их хүчин үз энэ уул хайрхан сааталтан дээр сайхан дэглий цагаан хайрхан энэ гэл Нутаг усандаа очно жилдээ нэг ч юм уу 2 жилдээ нэг ч юм уу тэгэл очиж штт. Сүүлийн үеэрээс нутгаа санаад байгаа. очиж Тэгээ насны хуу юу мэдэхгүй. очиж ямар нэг Тий амарлаг яах вэ? Увсынхаа ерөнхийдөө ярьдаг юм л дээ. Дуучин болдоо гэж. Наа чин хэдийн үеийн бүр дуучин штэ гэд. Дээр үед ч одоо урлагийн үзлэг Хүүхэд байхад. Тий бүх ард түмний урлагийн үзлэг гэдэг их болдог байсан. Хүүхдийн тэмцээж маш их болдог байж. Маш их өрсөлдөөнтэй явдаг байж. Тэгээд дэлгэрмэ анаас юунаас зөнгоос орж ирнэ. Банзрагч байсан. Бас байсан. Тэгээ банзрагч яг тэсээс орж ирнэ. Би тэгээд Увс аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулиас орж ирнэ. Тэгэл Өрсөлдөг. үздэг байлаа шүү дээ. Нэг ийм тоглолт болгон дээр очиж дуулахдаа тааж хүн тийм хаяа тийм залхах мэдрэмж төрдөг. Ер нь одоо гадуурлаж байгаа тоглолтын дээр үү? Тий. Одоо тэгээд би баг ордог шүү дээ. Чихэр амттайх тусмаа сайхан байдаг. Тэгэл нэгэн тал тайзан дээр гарсан бол тэгээд одоо тэгээд үзэгчтэйгээ тэгэл халуун дураа уур амьсгалаар үзэгчшил энерги авч байгаа. Минж булган Минжд булган миний нутаг. тэр дуулаа үнэхээр сайхан сонсогддог. Энэ олон хүн аялд юм лээ. Минжтэй болгон миний нутгаа минжийн суршиг үзэсгэнд нутгаа Энэ дууг энэ чинь ховдын булганы дуу. Бас л яа харахгүй л одоо Болдоотрын дуулах
ёстой дууны нэг л юм бол байлгүй дээ тийм ээ. Надад маш сайхан зогсон маш сонин тийм тохиолдол надад хийсэн дуу. Энэ дундаа би хайртай. Энэ аяын бол ардын дуучин чуулгын их хурц Ариуна гэдэг залуу зохиосон. Бараг анхныхан дуу баг. Үгийн бас нэг ховд аймгийн Булган сумын амар жаргал гэдэг ах зохиож өгсөн. Тэгээд энэ хоёр чинь хамт сууж байгаа л тэгэл Луслын бол дотрод болуулъя гээл амар жаргал дууч над руу ирсэн. Тэгээд очиж сонсоол. За та тий чуулгая. Тий. Сонсоол. За та хөгжмийн хариулгын хийчих. Дуу нь бол таалагдчих байна. Тэгээ хөгжмийн хариулгын хийгээл алт үйг дээр орсон. Тэгээ анир студ дээр очиж хөгжмийн хариулгын хийгээд таалагдаад ороод дуулахад зүгээр л надад наалц. Ер нь аавын тухай дуулаад байсан аавын чинь зүс царай бол чинь тараад ороод ирсэн. Орлого яах вэ? Тэр чинь тэгээд бүхэл аавтай хамт байсан бүх амьдралыг л нүдэн дундуурлаар илэрлзэл өнгөрсөн шүү дээ. Тэгжил омгчл дуулна шүү дээ. Хүн жолооч аав чинь яг ямар магадгүй өөрөө ч хэлэх юм уу? Аминг тэнгэрийн эврийн замын жолоочаавами. Энэ миний захиалгаар бүтээгүй. Энэ бас л нэг учир занцантай над дээр ирсэн баг. Цагдаагийн нэг уранда Пүрвсрэн гэдэг ах маань шүлэг бичээд галмантах багш гавьд. Галмантах багш өгсөн юм байна. Тэр хүний аав нь бас жолооч. Тэгээд аз улж галмантах багшийн толгонд би орсон юм байлгүй тийм ээ. Тэрийг бас бэлгшээд бурхан жолооч тийм шууд над руу хандаал хамгийн амархан бүтсэн дуу гэж тэр хэлэхэр баг. Хамгийн амархан бүтсэн дуу бурхан жолооч аавын нутаг гээд хоёр. Аргамаг хүлэг алс холын сонин үлэгэр шиг хүрнбэгсэ. Аав маань 97 онд өнгөрсөн. Тэгээ танах ч гуруулаа. Чи том. Тэг би том. Дүү бидтэй. Хоёр дүү чи надаас нэг нь 85 оных, нэг нь 82 оных. Тийм л дэрсгөө өссөн 3 хүн үлдчихсэн. Тийм. 69 дөнгөж модонд орж ирсэн. Аав маань тэгээд 69 аавна гэж энд орж ирэл тэгэл. Өвчнөр бурхан болж байгаа. Тэгээд би чинь ээжтэйгээ хоёр дүүтэйгээ Малта хоцорчихгүй. Тэгээд энэ Баян Чанданд байжсэн. Тэгэл Эрдэнэт рүү нүгээл Атрын сангийн аж ахуй гэдэг газар очиж байгаа л. Тэгээд одоо учраа мэдэхгүй хүүхд чинь тэгээд бүх малаа тэгээд хангаад өргөсөн дөө баг. Тий. Тэгэл бид нэр хот руу орж ирээл. Тэгээд бүх юм нойлоос эхлээл явсан. За ээж минь бол угаасаа намайг бол соёлын сургуульд оруулна гэдэг батта зогссон. Энэ нь бол босгон өндөртөл сурсан дөө соёлын сургуульд. За би танд ээжийн тухайд уулж өгнө. Танд зориулж хийнэ гэгээд 2009 оны 1 сарын тоглолтын дээр би Ам халуун гэж дуудсан ээжтэй зориулж. Эрдэнэтийн аялал мөнгө цэцгийн шүлэг. Тэгэл ээж минь тэрийг сонсчоод энэ дэрийн судал дээр маш их уйлжсэн. Тэгэл удалгүй яг 2-7 хоногийн дараа ээж минь бурхан болжсэн. Тэг би бодсон байхгүй. За ээжигээ хитрхи эрт дуунд мөнгөлч үдээ. Эс тийм Дүү ямар Ам халуун тий. яг хүмүүс нэр хэлэхээр юм л та. Тий. Аялал ээж халигж өссөн ээж минь гэрээс хамгийн зөөлн нь алхан юм бэ. Татхыг лүүхэн сарнаас
ижил явдгаа Их хөрөөрийн совин гэж амар юм. Тэрийг би бол мэдвэцсэн. Хэдэн аймагт тоглолцоод шөнө цаашид оронт руу гараа яваад бид нэр үүрээ 6 цагт орчичоод нэг цаг дуг гэж авсан. Унтч авсан. Тэгсэн чинь ерөөсөө ээж зүудлэгдээд ерөөсөө болдгоо. Тэгсэн чинь манай найз инхээ болдоо ээж чинь бие мөгдсөн байна гэдэг. Гэхдээ тэгээд уцаар ирээд ингээд имлэг хэвтүүлж гялс тоглолцоод билет дууссан. Гялс тоглолцоод явчих уу яах вэ гэдгсэн чинь гөөгөө чи очихгүй болох байх гэдэг. Гэхдээ тэгэл шуурган дунд тэр 600 км газар чи яасан ч удаа явдیں۔ Тэгээд явсаар байгаа л ирсэн чинь аль үшээ ээж минь бурхан болцсон. Тийм байдалтай байжсэн. Хөлийн дороонд яг гарын ганцганд хүргээд яг л ингээд сайхан болж ирж яхад ээж минь явчихж байгаа байхгүй. Одоо тэр маш их харамсалтай. Тэгээд одоо тэглээгээд яах вэ? Ард үлдсэн 2 дүүгээ би бас хүний зэрэгтэй авч явах хэрэгтэй. Манай 2 дүү чинь чаавас юу штэ. Баг дүү маань 29 дугаар сургууль төгссөн. Хэлгүй төрлөх юм биш. Зүр эмнээс болоод тийм болсон. 2 дахь дүү маань бас нэг тиймэрхүү. Хилтэй байсан бол дуулах байсан байл гэдэг бодлоо. Тэгээд энэ хоёрынхоо тэр хэлийн бас энэ хоёрыг бас хүний зэрэгтэй авч явахын тулд бурхан надад энэ сайхан хоолоо заяасан юм болов тийм ээ. Энэ хоёрыг нөхөж яваа гэж. Тэгж л бодож явдیں۔ Да. Алдуул цэг дөрүрээ ижилдээ эргээд нийлчихэж адуу ирэхээр явсан аав минь ирэх юм биш байгаа. Бараан дээрээ гарч шуудын цуваг сарвчилтал баруун айлын игч шанзны хөвөн чангалва. Тэгэхээр хиц гэдэг мань одоо үр хөвгтэй сайн бол одоо тэр нь буян болж очдөг гэж би хүнээс сонсч ирсэн. Тэгэхээр одоо тэгээд олонний дунд бас нэг ацаг алдчихгүй юмсан. Бас хүн гомдоочихгүй юмсан гээл. Тэр нь бол юм л тааруулдаг шүү дээ. Миний нэг найз хэлжсэн надаа. Амдын жавхлан. Их авраг. Ер нь тэгээд бас л ээжийг өнгөрөө удааг багт хэлжсэн юм л та. Чи яхаа өнөдөр ингээд 2 дүүтэйгээ оцорлоо. 2 дүү чинь бас одоо ингээд 2 дүүгээ тижээгээд бурхнаас чамд ийм сайхан хоолоо заяажээ. Бурхан хүнд нэг юм л өгөөд ганцхан боломж өгдөг. Тэрнийг л атгах явах хэрэгтэй миний найзд гэжсэн. Тэгэхээр би тэрнийг бас л удаан ухаж бодсон л та. Тэрч утгаараа л би одоо тэгээд энэ нийтийн дуу гэдэг урлагт тэгээд эргэлт буцалтгүй. Орцсон хэмжээнд л одоо явж ийн л та. Магадгүй бас нэг өөр салбар руу шилжиж мэлж гэсэн тийм бодол бас өнөөдөр төрөөг л бичнэ. Намайг чинь Зөв аймаг руу гарахад ээжтэйгээ би хотод байхдаа ерөөсөө уулзаг байсан юм чи. 2-3 хоног. За тэгэл хүн одоо ингээд хөдөө тоглолтоор явлаа гэд ярьчаад явчих واخгүй. Тэгээд манай ээж чинь улиралд нэг имлэг твтэх хүн л дээ. Тэг хүүгээ ирэхээр имлэгт хэвтэн шинжилгээ өгнө гэд намайг л хүлээж исэн байлгүй дээ чаавас. Тиймэрхүү нэг битүү юм байд. Би араас нь зориулсан дуу байхгүй. Тэр дуу зориулсандаа амьд ах үед нь бас сонсгосон доо. Арай л болоогүй байсан болов гэж дотроо бас харамсч явдаг юм. Боловч би бас битүүхэнд баярлж байна. Ээжтэй зориулаад амьдтан дуу зохиолсон шүү. Зохиогод өгсөн. Энэ бодолтой явд юм уу? Дэмнэ сүргэж залбирдаг болохоо итгэл дэмнэ эвэд бойна шившиж хүрээлдэг болохоо эжимин зүнөө
хөтөлдөг юм уу да алтхаад минь уулгаалдаж өндөлдөг болохоор андуурхад минь ухаанзаж хүмүүцдэг болохоор онхоод минь ухайд дандаа дэмждэг болохоор одохоод минь урам хайрлан магтаж инхрилдэг болохоор айжимин зүнөнд намайг хөтөлдөг юм уу да Судсанд минь амин заяат захилдаг болохоор Судсанд минь алтан удамтэн иргэдэг болохоор Үгэнд минь үүдийн тэнгэр шингэсэн болохоор ухаанд минь уужмын холло өчгийг холбоотой болохоор айжимин зүнөнд намайг хөтөлдөг юм уу да айжимин зүнөнд намайг хөтөлдөг юм уу да Тугн босовэн уйтун фарын хэмит хөхвичгэн босовэн үнхийгэл сондөр шиг тодрох хөх химрэн босовэн угин билгэн яруусан сывлалт амдэхишгэн босовэн созаят Монгол эрхүн ослим болдватар 20 жилийн химэр шилдэг дууны тоглолт байхыг мэдгүй аавыг ухаад утж байхыг үзээгүй аавыг химэр гондохон байхыг хараагүй аваасаа үлгэрдэн амьдарч явнаа